За тэгэхээр залуусаа Блулокийн манга спойлерын 5 дахь үсэг тавтай морил. Сүүлд бидний санаж угаар хоёр их багш өөдөөдөөсөө харан зогсож тулснаар дууссан байгаа. Дэд тулаач хоорондоо бөмбөгний тоглолт хийнэ. Манай Блулокийн сурагчдын хувьд бол нэг хоёр бурхан тулж буй мэд л харагдана. Тэгэд болоогүй өөр өөрсдийнхөө багшийг бүр орилоо дэмжээддэг хгүй юу? Мэдээж энэ боломжийг манай Исагийн алдахыг хүссэнгүү. Би ямар нэг зүйл хийх ёстой гэд ойртдог. Даач очиж тослого нь битгий илбэр садаа болчихноо. Нөгөө Лавиногийн тоглогч нь Исагийг давуулж бөмбөгөө өлгөөд сул дороочод хоол бай гिचингүүтээ тэг ингээд тойроо явчихдаг хгүй юу? Ерөнхийдөө яг энэ зургийг харуул та нар одоо Исагийн өөрийнхөө үнд заслаа тавьсан байгааг харж болно л доо. Нөгөө хэдэн ч Исагийн тэнэг амт минь юу игээд байгаа юм бэ гэж суудаасаа орилж хахад нөө Исагийг шууд цохоод авах нь тэрдээ. Тэгээд нөө асуудаг байхгүй юу? Чи яагаад тэрнийг одоо бүжиглэгч гэдгийг мэдэх үү гэдгийг. Энэ Лавино гэдэг тоглогч нь одоо хизээж төсөөлшгүй тоглолт хийдэг юм байна л да. Яг нэг тийм бүжиглэх хөдөлгөөнөөр дайсныхаа мэдхгүй үнцгүүдээр ингээд гараа явцдаг ерөөхдөө амар скилтэй тоглогчоо. Тэгээд нэг Исагийн заагаа зогсчод л нөгөө Лавино нь манай хоёр хагас хамгаалагчийг давж гараад хаалгачтай нэг эсрэг нэг тулцсан байдаг. За шууд цоххон дээ гэж бодтол бөмбөгөө авч жагаад хаалгачийг даваа үсэрчдэг заяа. Үүнийг чинь л би Эрвэхий гэж нэрлэдэг ингээд бас шууд цогчихгүй хоошоо моошоогоо харж цохно. За ингэснээр амар амархан 2-1 болчихж байгаа юм л да. Нэгснээ болоогүй галзуу юм шиг царай гаргаал. Миний Эрвэхийг харсан уу гэж орилоод байна. Багийнхнаа ч гэсэн баярлаад хүрээд ирцгэн. Испанийнхэн гол celebrate хийж явах үеэр Кайзер Исаги дээр ирээд яриа өгдөг хгүй юу? Энд чи айлаалагчаа юу хийгээд байгаа юм бэ? Тэр хоёрыг ингэж тулж яхад нь голоор нор чадна гэж бодоо юу гэж асуудаг юм. Исаги ч юу яриад байгаа чи ч гэсэн орсон биз дээ гэхтэн. Исагид болохоор энэ босод тоглогчдын цогтаа дайрж байгаа юм шиг л харагдсан юм шиг байгаа. Гэтэл энэ хоёр бурхтын тулааны ингээд тийм бөөрхий тойрогт нь хийж ороогүй байгаа байхгүй Исагигаас өөр. Исаги ч өөрийгөө буруу зүйл хийсэн гэдгийг ухааржээ. Гэтэл тэр үеэр Кайзер чам шиг алиалагч бол нэр үүнээс идэхгүй чи тэр доод төвшин дөөл байжээ гэж хэлчихэд яваад өгнө. За тэгээ хоёр бурхтын хугацаа дуусгаад минут 34 секунд үлджээ. Даач Исаги маань нэг тоглолтын темпээ ерөөсөө олдгүй нэг тоглолтондоо орж чадахгүй байгаад байхгүй юу? Тэр үеэр их багш маань бас Исаги тийм хэлнэ. Бастард Мюнхен багш юунаас ч илүүтэй ялтыг илүүд үздэг. Чи тэрхүү төсөөллийг толгоондоо оруулах хэрэгтэй гэдэг хэвгүй юу? За ингэснээр тоглолтондоо буцаад оръё. Бастард Мюнхен баг бөмбөгийг эхлүүлнэ. Бөмбөг гарсан даруйдаал нээс дээр иржээ. Нээс шууд урагшаага цөлждөг. Исаги маань 0-0-тэй цуг урагшаага гүйж байна да. Уг нь Исаги маань ингээд цугтаа гүйж гинэ гэж бодтол гинэт 0-0 хурдлангуудаа бүр хоёр хамгаалагчийг бүр ардаа үлдээгээл алга болоод өгнө. Тэрхүүгээр нээс 0-0 руу дамжуулнаа. 0-0 дээр ирсэн хамгаалагч бүр яаж чадахгүй заяа. Түүний авч буу хурд ашиглаж байгаа техник эдэр нь яалчгүй л тийм бурхны төвчнийх. 0-0 ч урагшаа гүйж байгаа шууд Кайзер руу дамжуулдаг л да. Исаги минь чаваас хараал гүйгээд байдаг. Үнэхээр тоглолтод нь уусаж ингэж орох боломж байхгүй. Уг нь 0-0 надаас илүү тэ намайг ялах сэтгэл зүйтэй бай гэж уг нь Исаги заасан л да. Даач тэр нь боломжгүй гэдгийг Исаги улам бүр ойлгосоор байна. 0-0 дээр босож бөмбөг ирж айлын хаалгачийн зөв гүйжээ. Хоёр хагас хамгаалагч болон Лавино түүнийг угтаж авна да. Лавиноос тэгээд бүгд хоошоо олцгоо айл болох хаалгатайгаа ойрхон хамгаал гэснээр нэг эсрэг нэг дүүлэхэр болж байгаа байхгүй юу? Шууд 0-0-тэй тулчаад би түүний бүхнийг мэднэ гээл доогоор нь шургаад орсон. Мэдээж 0-0 зогсоохгүй дээгүүр бөмбөг аваарчдаг. Лавиног ялагдахыг харсан хоёр хагас хамгаалагч нь мэдээж тулаад очих нь тэр 0-0 яг л хаалга руу цогж бөөмөд харагдах боловч шууд явж исэн бөмбөгийг хөлөөрөө хоошоо татаад авах нь тэр дээ. Үүгээр бид 0-0 хичнээн төгс бие бялдартай ч гэсэн төгс тархитай гэдгийг мэдж авнаа. Лавино шур аргаа оржээ. 0-0 дээр шууд амээр хөлбөмбөг тоглоод шууд мөргөөд ороод ирэн заяа. Гэтэл юу вэ тэр мөргөх үед нь бөмбөгөө өлгөөд Лавиногийн тэр мөрнөөс нь төсч байгаагаа шууд цогцдог хгүй юу? 0-0 ч бүр ямар ч боломжгүй байрлаа шууд л цогцдог үе бэлэн би энэ харалтаа. Ингэснээр айгүй амархан 2-2 болж байгаамаа. Исаги маань дотроо бодож байгаа юм чи энэ ч л миний шүтдэг дэлхийн хамгийн шилдэг довтлогч мөн дөө гэсэн царайтай. Бурхан яг л 0-0-д бүр төгс бие заяац юм шиг л байдаг. Тэрхүү голын дараагаар оддуудын 3 минут дуусчээ. 0-0 суух үедээ Кунигамиг дуудаад чи миний оронд ор гэх ба. Исаги Кунигами хоёрын одоо гол оруулах сүүлийн боломжийг шилдэг хэвгүй юу? Ерөнхийдөө тоорыг орлох хүн өчтөчнөөрөө байгаа л гэдэг байгаа. Тиймээс амьд үлдэхийн тулд өөрсдийн чадварыг харуул гэж 0-0 суугаад өгнө. Кунигами ч айхтар царайтай босч ирснэ. Битгий хойноос татаарэ Исаги гэх ба. Наад үгийг чинь чамд буцаагаад хэлчихье. Баатар минь гэдэг. Энэ хоёр яг хэн гол оруулах юм болоо?
Сая тэгтээ Ноэл ноо суухтай нь Кунигамиг хуулбараа гэж дууддаг хгүй юу? Нэрнийхэн талаар Исаги тодотгож асуунаа. Сая хуулбар гэснээр яг юуг илэрхийлсэн юм бэ гэж асуудаг. Кунигами ч эргэж муухай харснаа. Чамд хамаатай юм уу гэхэд би тэрийг мэдчихэж л чамайг ялах болно гэж Исаги хэлдэг ямар ч хэрэг дуртай юм даа. Тэрхүү Wild Card-ийн үеэр яг юу болсон тухай ингээ асуудаг хгүй юу? Хэрвээ та нар Wild Card-ыг санахгүй байгаа бол одоо Blue Lock-оос ялагдсан хүмүүс дундаас нэг мангасыг гаргаж авна гэж хэлсэн да. Тэр нь болохоор туршилт байсан гин л дээ. Яг ямархуу туршилт вэ гэсэн чинь Ноэл нуутай адилхан яг төстэй биеийг бүтээх, тийм сав бүтээх туршилт байсан гин. Ерөнхийдөө Ноэл нуутай хамгийн төстэй биетэй үнийг авч үлдсэн болоод байгаа. Тэр үед нь Исаги чи Ноэл нуутай адилхан биетэй биш үсттэй гэж асууждаг байхгүй юу? Кунигами ч англ эргэж муухай харагтана. Чи зөвхөн өөртөө санаа зов уурамч баатар юм гэж Исаги хэлчихэд яваад өгнө. За ингэснээр бөмбөг гарах цаг болжээ. Спейн талаас гардаг. Тэгснээр найзуудын дулаан буюу Бачирагийн эсрэг Исаги үзэж байгаа юм л да одоо болохоор. Бачира ч Исагиг басаж алив чаддгийн боловол алив үли хаана байна гээл нэг бөмбөгөө эргэлдүүлээл байна. Исаги ч бантаа зогсч байтал нэг хүнд дамжуулаад аваа гарчлгүй яах вэ? Тэрхүү бөмбөгөө буцааж Бачира руу явуулнаа. Тэгтэл араас нэг герман залуу гараад ирнэ. Чи өстө онгорхоо байна гээл араас нь гараад иртэл юу гэж л Бачира бөмбөгөө өгөхөвт амар амархан ураа гарчнаа. Бүр тэгээд зогсонгүй Кунигами партид нэгдэж байгаа юм л та. Али наашаа бөмбөгөө өг гээл ороод иртэл ахяал бөмбөгөө өлгөө гарчин. Гэхдээ түүний бүжиг үүгээр дуусч байгаа болтой. Нээс ороод ирдэг. Нээсийн гайхалтай тоглолт гэж хэлмээр байгаа ч Бастард Мюнхен багийн 4 тоглогч Бачира дээр ирж бөмбөг авч байгаа болохоор тийм ч гайхалтай байсангүй. Гэхдээ яг хуу Бастард Мюнхен баг бөмбөг эзэмшдэг. Ингэснээр Нээс нөгөө алуун урчны дамжуулалтаа ийжээ. Шууд урд байгаа Кайзер руу цөлчнө. Гэтэл заяагаас гэтэл манай Исаги голоор нь орж ирэнгүүтээ тэр бөмбөгийг таслаад авчна. Исагиг бөмбөг тасласанд энэ Кайзер Нээс хоёр үнэхээр их гайхнаа. Гэхдээ энэ хоёрын гайхаж байгаа хэн ч хамаагүй л дээ. Исаги минь толгой дээр хамгаал боломжит байдлыг тооцоолоод гэтэл урдаас нэг хамгаалагч ирж байгааг харж шууд цохих гэж оролдсон доо. Даанч нөгөө цохилтыг хамгаалагч хааж амжих бөгөөд бөмбөг хоошоо өсөрчдөг. Гэхдээ яг ер нь бодохын хувьд бол нэх амар цохиод оруулахаар зайвал байсангүй нэлээдгүй хол цай байсан. Ойсон бөмбөг зүүн жигүүрийн тоглогч буюу Бенедикт дээр иржээ. Исаги маш орлонгоо али наашаа явуулаарай ахиад нэг үзье гэд хэлэх боловч Исагиг тоохгүй. Ёстой л нөгөө Исагийг хүн чинээ тоохгүй гадуурхаж байна да. Яг тэрхүү Исаги маань дотроо буцаж байгаа юм чинь те. Би өөрийнхөө оршихуйг ингээд Ноэл ноод харуулмаар байна. Өөрийгөө байгаа гэдгийг мэдэгдүүлмээр байна гэсэн бодол дотроос нь бүр шатааж байна да. Исаги маань түрүүн сууж авах цагаас хойш л ингээд тархиндаа олон зүйлийг ойлгож юм пазл эвлүүлээд байгаа байхгүй юу? Яг энэхүү үед түүний тархиндах пазл эвлэлдэж бүрджээ. Зүүн жигүүрийн тоглогч бөмбөгөө хөөж явсаар Али 11 шугамын гадна тулаад ирсэн байдаг. Яг дамжуулах гээд Кайзер руу хартал Кунигами Кайзерыг хаанга энэ дамжуултыг би авна гэд урдуур нь ороод ирлгүй яах вэ? Хүсэн үлээсэн цаг болжээ. Зүүн жигүүрийн тоглогч бөмбөгөө дамжуулдаг. Гэтэл бөмбөг Кунигами Кайзер хоёр дээр ирээгүй. Тэдний хойно байх Нээс рүү шигэлсэн байдаг хэвгүй юу? Нээс гэсэн ашгүй хүрээд ирүү гэсэн байдалтай хүлээгээ зогсож байтал манай Исаги урдуур нь оронгод бөмбөгийг авчна. Ер нь бөмбөгийг авчна гэсэн энэ ер нь манай Исагигийн бөмбөг шүү наадхаа өө гэсэн. Түүний өдөөс Бачира гарч иржээ. Өө Исаги багийнхаа үнээс бөмбөг булах муухай зүйл шүү гэж хэлдэг. За тэр чамаагүй би чамаас өөрөө бөмбөгөө булах болно гэд Бачира Исагитэй тулхан дэрдээ. Исаги мал үнэхээр тийм доторх араатнаа асаацсан гэлтэй амаа тат гээл Бачираг дараад гарчхан дэрдээ. Даанч Исаги цогох боломж байсангүй. Өөрийнхөө цогох боломжийг хасаж Кайзер руу дамжуулахар шийдсэн байдаг. Нөгөө Нээсгээ залуунч баярлцсан. Одоо л нэг тоглолтоо ойлгож байна уу? Алиа хурдан Кайзер руу дамжуулах гэж Ёйч руу ойрлно. Кайзер нь ч гэсэн бас чимээгүй байсангүй. Исаги өстө мундаг залуу. Али надаас хөг ухааны юмараад тэ бөмбөгөө үлээгээ зогсчихдаг хэвгүй юу? Тэгтэл Исаги маань хин чамд дамжуулна гэсэн Кайзер битгий гоёрд гингүүдээ шууд Кунигами руу дамжуулдаг. Кунигами ч бөмбөгийг өөр дээрээ амжилттай тогтоож авч чаджээ. Яг тэрхүүгээр Исаги маань өөрийгөө нотолж харуул баатар минь гэж хэлдэг хэвгүй юу? Ерөнхийдөө бол Исаги маань энэ үйлдэлээрээ Кайзерыг багтай хамт дэвсэлгээл байгаа юм байлээ л дээ. Кунигами ч өөрийнхөө цогтөг хөлбөр рүү зүүн хөлөөрөө шууд хаалгаруу цогчхон дэрдээ. Тэрхүү сумшиг тоглолт нь мэдээж гол олжээ. Ингэснээр тооны хайрцаа 3-2 болж Бастард Мюнхен баг ялж байна. Харин Спейний Барсаваг ялагдж байна. Исаги мач тэ баатараа бахархчихсан. Энэ бол бидний баг гэснээр өнөөдрийн бичлэг маань дуусч байна. За тэгэхээр guys Blue Lock манга спойлерын 6 дугаар бичлэг үүгээр өндөрлөж байна. Хэрвээ танд манай бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай.